түүхэн өдөр маань эхэлж байна. 10 сарын 30-ны өдөр 1500 хүн хийж байна. Бидний ард одоо их түгээнээр маш том хэмжээгээр оруулсан. Бидний муурай урдтайж гавьяатууд бат сектор цаа атсан ба ашаасан хэрэгцээ гэсэн байна. Тэгэхээр гайхалтай баталгаатай түүхэн өдөр Көми битийг одоо үзүүлж байна. Генесийн шүүгчнэртэй усан дотор көмилөнгөө битбоксыг за усны гадна 6 төрлийн дууралдаг энэ ундаг эмхтэй октод эмхтэй одоо көмичтэйгээ хамтарч одоо хийхэд болсон байна. Тэгэхээр хангагдсан байна. Одоо зочдод үлээж байна. Эргээд уулзъя. За яг одоо усан дотор көмөй бит явж байна. За манай дижей хандсараа Hello everyone. It's my pleasure to be here to watch the performance by very popular and pop. I think it's a pop throat singer, and I think it is the first time for me to get to know throat singing very closely. But I'm very impressed by the performance, and as well as all the participants. They achieved new records in the morning. So yeah, I think it's very amazing. Thank you to be here to watch the amazing performance of the artist. It is the first time that I have been so close to a throat singer, especially underwater throat singer. It's really a new generation of form of art, and I enjoyed it very much. And I hope all the people in the world will like this art. Сая усан доторх көмөй бит усны гадна көмөлөнгө 6 төрлийн уулзтай номер Генесийн одоо шүүгчнэрт үзүүллээ. Генесийн шүүгчнэрийн сэтгэлийг тав бас өөрсдөө сонссон байх. Надад ч гэсэн өөрсдөө хэлж байна. Тэгэхээр гайхалтай. Хэр удаан хийх боломжтой вэ гэсэн би 20 секундаас минутын дуршил юм хийх боломжтой гэсэн. Энэ үнэхээр гайхалтай байна гэж хэлээ. За тэгээд нууцаас хэлээч гэсэн энэ бол нууц гэж үлдээсэн юм байна. За тэгээд
өнөөдөр ингээд Генис бүртгэсэндээ маш их баяртай байна. Монголын энэ хөөми гэдэг энэ урлаг өгүүлэх эрхтний энэ бит бус өв соёл маань дэлхийд одоо ингэж данслагдаж 1308 одоо хөөмчин бичигдсэнд маш их баяртай байна. За тэгээд хөөмигийнхаа Генис ном бүртгүүлэхэд усан дотор хөөмилж хөөми битээр бас дэмжиж оролцсондаа маш их баяртай байна. Дэлгэр миний хүндэтгэж явдаг хүүхэд энэ хөөми бол ингэж хөгжих ёстой юм аа. Ийм одоо олон төрлөөр, олон янзаар одоо энэ дэлхийн галбалчтай ингэж наран дэлгэр шиг одоо ингэж холбож өгдөг. Ийм сайхан одоо залуучууд улам их төрж байгаа явдал би баярлалаа. Наран дэлгэртээ баярлалаа шүү харин. Энэ бол бидний одоо юу урд өмнө бодож сэтгэж байгаагүй. Тийм их одоо ховор нэгс хөөми хөгжиж байгаа гэх хэлбэр юм яа. Бидний өнөөдрийн дээд амжилт маань сүүлийн дүнгээрээ 1308 оролцогч амжилттай хөөмилсэн гэж дүгнэгдсэн байгаа. Та бүхэндээ баяр хүргэе. Гиннесийн амжилтын бас нэг одоо содон гайхамшигтай бас үзүүлбэр гэх юм бол бид нар энэ ардын урлагаа одоо энэ даяаршлын үед болохоор аль болохоор тэлжээж аль болохоор олон хэлбэрээр үзүүлж харуулж яаж энийгээ бид нар дархлаа улам баттчихж байгаа юм. Энэ маань болохоор ямар нэг юм одоо отхын алдуур ч юм уу өвтгч байгаа ч юм уу альсууд одоо гадшаад очиж зааж байгаа асуудал бисэлд ер нь бол ямарваа нэгэн соёлын дархлааг тэлжээж хамгаалдаг болохоос минийх гээд хумаад байх нь хамгаалагдахгүй ерөөсөн. Дүү маань нэрдэж штэ чи одоо энэ сайхан арга хэмжээний бас нэг сайхан гоё чимэг ялангуяа өнөөдрийн залуучууд хүүхдүүдийн хамгийн сонирхдаг дуртай стил жанрыг тэрийг энэ өөрийнхөө язгуур өв соёлтойгоо ингэж холбоод хүүхдүүдэд хамгийн энгийнээр хамгийн сонирхтойгоор үзүүлж уднаах нь бол үнэхээр их баярлж байна. Магадгүй манай энэ одоо монголчууд ялангуяа тэрүүн дундын холдын ардын бол чамаар үнэхээр бахарч байна. Үнэхээр их баярлж байна. Энэ бол маш их бидэрт бол сайхан сюрприз байна залуучуудын илтгэр. Ингээд маш олон ингээд жоохон хүүхдүүд асууж штэ. Нараа ах шиг одоо би одоо хөөми миний харьхраа ингэж шахаа ингэж одоо би нараа ахаар тэр амаараа тэр яаж бит бокслох ямар гоё юм бэ хүүхдүүд бүр чамааг бүр тий хаана байна тэр ахтаа нэг уулзчих юмсаг ажилластай дээр айгүй гоё. Миний дуу бас гэхдээ одоо энэ сайхан хүсэл мөрөөдлүүд ингэж байгаа дээр бас манай хүүхдүүдтэй ингээ уулзаа зөвлөгөө өгөөд сэтгэлдээ тоглоод энэ бол зүгээр 1000 дахин 1000 жил ширээний ард суулгаж сургаал хайрснаас илүү маш үнэтэй юм байгаа юм шиг их баярлж байгаа шүү. Тэгэлгүй яг Монголын хөгтөн гэрт Монгол хөөми хэмээхин сайхан тэнгэрийн их шиг энэ хүн хөгжим Монгол төмнийг дэлхийн төмнийг баясхан алтан хөх улсын дээгүүр цөөрэй туулнаа монголчуудаа. Өнөөдрийн манай энэ Генесийн амжилтын бас нэг одоо чимэг гэдэг юм уу сонин содон хөгжлийн нэг шинэ хуудсыг өнөөдөр бид нар бас хийж чадсан. Би ирээдүйдээ баярлж байгаа. Ням дэлгэртээ үнэхээр баярлаж талархаж байгаа монголчуудынхаа өмнөөс Ховд аймгийнхаа олон ястаар дэргэдэг өмнөөс бас дүүдээ баяр хүргэе. Өнөөдөр битбоксыг битийг Монгол хөөмөтэй хослуулж өнөөдөр ямар гайхамшигтай аялгау гаргаж тоглож болдгийг өнөөдөр харуулж чадлаа. Тэр тусмаа Монгол хөөмийг өнөөдрийн Генесийг шүүхээр ирсэн шүүгчд манай ирээдүйг шагшиж магтсан. Өнөөдөр усан дотор одоо хөөмөлж чадлаа. Усан дотор битбоксыг хөөмөтэй хослуулж чадлаа. Энэ шин төрлийн шин урсгалыг гаргаж ирж чадлаа, нээж чадлаа. Үүгээрээ дамжуулж манай ирээгийн энэ үзүүлбэр бол Монголын хөөмийн ямар төвшөнд хүрснийг одоо дэлхийн нийтэд бас нотолж чадлаа. Өнөөдөр шүүгчдэнд гайхшиж байна. Энэ бол үнэхээр одоо дэлхийн гайхан шагшнаа гэсэн үг. Харин бид нар энэ сайхан үйл ажиллагаагаа дэлхийн нийтэд сурталчлан таниулах ажил бол бидний эрхэм үүргээ. Ийм учраас хэвлэл мэдээллийн ажилтан албадууд энэ бол миний юм биш, нийт бидний юм, ганц ховдчуудын юм биш, монголчуудын өв соёл юм аа. Ийм учраас хэвлэл мэдээллийн бүхий л байгууллага манай энэ үйл ажиллагааг дэмжиж дэлхийн нийтэд одоо сурталчлан таниулахад
Монголын өв соёлыг гайхуулахад хичээл зүтгэж дэмжиж ажиллана гэдэгт би итгэл төгс байна. Ингээд энэ сайхан ажлыг хамтран зохион байгуулсан, дэмжиж сэтгэл санаагаараа тусалсан нийт хөөмичтэй, уран бүтээлчтэй, дээрээс нь сурган хүмүүжүүлэгч багш нартай санхүү мөнгөний дэмжлэг үзүүлсэн олон улсын болоод орон нутгийн пүүс компани байгууллагуудтай нийт сэтгэл санаагаараа дэмжиж өнөөдөр нэг лайк хийгээд нэг шеэр хийгээд үүнийг дэлхийд таниулж байгаа нийт дэмжсэн бүх монголчуудаа олон ястай ховчуудын нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж ажил амьдралын сайн сайхныг хүсье.